байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганц Цаг гэдэг. Тэгээ миний хувьд сая 2018 оны 6 дугаар сард Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын магистр зэргийг Нэгтлэн бод бүртгэлээр мэргэшиж хамгаалсан. Тэгээд өнөөдөр та бүхэнд олон улсын хэмжээнд Нэгтлэн бодох бүртгэлд гарч буй өөрчлөлтүүд ялангуяа технологийн дэвшил, химэл оюун ухааны үзүүлж буй нөлөөний талаар Америкт суралцах хугацаанд өөрийн сурч мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна. За Forbes сэтгүүлийн сүүлийн үеийн нийтлэл технологийн дэвшлийн нөлөөнд өртөж буй топ 10 мэргэжил гэж эдгээр мэргэжлүүдийг нэрлсэн. Үүнд санхүүгийн салбар тэр дундаа Нэгтлэн бодох бүртгэл багтсан. Учир нь өнөө үед Нэгтлэн бодогчдын оролцоогүйгээр компьютерийн програм хангамж ашиглан санхүүгийн тайлан мэдээг бэлтгэх бол бүрэн болцоотой болсон. Иймд технологийн улмаас уламжлалт Нэгтлэн бодогчдын ажил болоод тэдний эрт хэрэгцээ эрс буурах аюул тулгараад байгаа талаар бол олон улсын мэргэжлийн сэтгүүлүүд дээр маш ихээр бичих болсон байна. За тухайлбал энэ CPA гэдэг мэргэжлийн Нэгтлэн бодогчдын сэтгүүл байгаа. Энэ сэтгүүлийн 2018 оны 9-р сарын дугаар дээр Нэгтлэн бодох бүртгэл аудитын боловсрол технологийн үзүүлж буй нөлөө. За 6-р сарын дугаар дээр гэвэл компьютерийн өндөр суралцах чадвар ба аудитын ирээдүй. Роботууд ирээдүйн ажиллах боловсон хүчин тус болж байна уу, гай болж байна уу зэрэг технологийн дэвшлийн нөлөөний талаар олон улсын хэмжээнд маш их яригдж байна. За ACC-гээс гаргасан баримт бичгээр бол эдгээр 10 технологийн дэвшлийг Нэгтлэн бодох бүртгэл маш ихээр нөлөө үзүүлж байна гэж дүгнсэн байсан. Тэгээ үүнд химэл оюун ухаан ба роботуудын тусламжтайгаар олон дахин давтагддаг ажлыг автоматжуулж улмаар үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашиг нэмэгдүүлэх болцоотой болсон. За мөн дэлхийд даяар өдөр бүр саяар өгдөл дата мэдээнүүд бий болж байгаа. Тэгэхээр эдгээр мэдээллийг Нэгтлэн бодогчид маань судалгаа шинжилгээндээ ашиглаж мөн бизнестэйгээр өөрсдөндөө ашигтай байдлаар хэрэглэх шаардлага тулгарч байна. Мөн клауд буюу цахим орчинд Нэгтлэн тайлан мэдээг бэлтгэж тооцоол хийх боломжтой болсноороо Нэгтлэн бодогчид харилцагчтайгаа илүү ойр үр ашигтайгаар хамтран ажиллах болцоо бүрдээд байна. За тэгэхээр эдгээр 10 технологийн дэвшил гэж дурдсан технологиос химэл оюун ухааны талаар илүү дэлгэрүүлж бэлтгэл авч үзье. Тэгэхээр химэл оюун ухаан гэдгийг бол хүний оюун ухаанаар сэтгэн гүйцэтгэх шаардлагатай ажлыг компьютерийн системийн тусламжтайгаар боловсруулж хийх тухай онол гэж тодорхойлсон. Тэгээд өнөө үед химэл оюун ухааныг ашиглан компьютероор зураг дүрс таних, өмнөх мэдээ туршлагаас суралцах, асуудлын шийдлийг олох, санал болгох, ирээдүйн үр дүн өөрчлөлтөнд таамаглах болцоо бидэнд бүрдсэн. За химэл оюун ухаан гэж яхаар ер нь бидний амьдралд аль хэдийн хэрэглэгдээд эхэлж гисэн. Тухайлах юм бол ухаалаг гар утсан дээр iPhone барьдаг хүмүүс байгаа тийм. Тэгээ iPhone дээр Siri гэж аппликейшн байгаа. Тэгээ Microsoft үйлдвэрлэлийн системдээ компьютер дээр Cortana, Amazon компаниас гаргасан Alexa, тэгээ Google Assistant туслагч зэрэг виртуал хувийн туслагчид бүгд химэл оюун ухаан дээр үндэслэн. Тэгээд эдгээр маань улам бүр ухаантай болж байгаа. За химэл оюун ухаан технологийн дэвшил ер нь бизнес явуулах арга барилд нөлөөгөө үзүүлээд аль хэдийн эхэлчихсэн. Тухайлбал роботууд автоматжуулалтын тусламжтайгаар олон дахин давтагдаж хийдэг ажлуудыг үүсгэж эхэлсэн бөгөөд томоохон олон улсын компаниудын 70 орчим хувь нь эх 2-3 жил багтаан санхүүгийн өөрийн функцээ автоматжуулахаар төлөвлөж байгаа талаар Wall Street сэтгүүлд мэдээлсэн. Мөн автоматжуулалтын үр дүнд цаг хугацаа хэмнэх, бүтээлчээр ажиллахад илүү их цаг зарцуулах ач холбогдолтой. За PwC компани судалгаагаар хэмжээний дата өгөгдөлд химэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийснээр бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг буурах, мэдээллийн чанар мэргэжлийн дүгнэлт сайжрах боломжтой. Мөн өнөө үед Нэгтлэн бодогчид тайлан баланс бэлтгэж суухаас илүүтэйгээр стратеги зөвлөх үйлчлэгийг илүү төвлөрөх болцоотой болсон байна.
Мөн удирдлагуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 72% нь бол хиймэл оюун ухаан ирээдүйн бизнест нүүр ашигтай юуныг бизнестэй авч ашиглах сонирхолтой байна гэж бол хариулсан байна. За тэгээд томоохон санхүүгийн байгууллагууд бол үйлчлэгээ сайжруулж дижитал хүчээр нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухааны технологиуд ихээхэн одоо хөрөнгө оруулалт хийх болсон. Тэгээд PwC компани тооцоолсноор бол хиймэл оюун ухааны зах зээл 2020 он гэхэд бол 70 тэрбум ам долларт бол хүрнэ гэж тооцсон. Тэгээд түрүүн бас их хамгаалсан багшийн хэлээр дурдсан 4-5 аудитын компаниуд хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа гэж хэлсэн. За энэтэй холбогдуулаад бол KPMG аудитын компани IBM Watson хэмээх тооцоолох технологиг ашиглаж хэлсэн талаараа бол мэдээлэл гаргасан. Мөн Deloitte бол гэрээ баримт бичгтээ дүн шинжилгээ хийдэг Kira Systems гэдэг системийг одоо нэвтрүүлж ашиглаж байгаа гэж одоо мэдээнүүд бас гарсан. Тэгээ Ernst & Young аудитын компаниас анхныхаа хиймэл оюун ухааны төвийг энэтхэг улсад нэгээр төлөвлөж байгаа талаараа 2017 онд зарласан. PwC компанийн хувьд одоо хиймэл оюун ухааныг үйл ажиллагаанд өргөнөөр илүү их ашиглах болно гэдгийг бол мэдгдсэн байгаа. За хиймэл оюун ухааныг нэвтлэн бодох бүртгэлийн мэрэгжилд аюул учруулж буй шинэ дэвшилтэй технологи гэж тодорхойлсон. Үүнийг бол disruptive technology гэж бол англи дээрээ хэлээд байгаа. За компьютер роботууд бол нарийн төвхтөө нэвтлэн бодох бүртгэлийн ажлыг ойлгож суралцах, батарейн тайлан бол бэлтгэх боломжтой болсноороо уламжлалт буюу за тооцооны анхан болон дунд шатны нэвтлэн бодогчдын ажлын бор бол ер нь бол аюулд орсон. Үүний дунд бол ирээдүйн эрэлт шаардлагад нийцсэн ажлын байрууд одоо бий болох ач холбогдолтой байна. За Forest-ийн тайлан гэж байсан үүнд бол роботууд болон хиймэл оюун ухаан нь 2025 он гэхэд Америкийн нэгдсэн улсын нийт ажлын байрны 7 орчим хувийг орлуулах гэсэн тооцоол гаргасан. За Оксфордын сургуулийн судалгаагаар Их Британий одоо байгаа ажлын байрны 35 орчим хувь нь бол дараагийн 20 жилд автоматжуулалтад өртөх эрсдэлтэй гэж мэдээлсэн. Тэгээ иймээс нэвтлэн бодох бүртгэл гарч буй өөрчлөлттэй холбоотойгоор нэвтлэн бодогчид бол роботуудтай хамтран ажиллах одоо шаардлага бол тулгарч байгаа одоо үед. Тэгээд үүний тулд бол нэвтлэн бодогчид маань технологийн мэдлэгээ дэвшүүлж мөн дата анализ буюу одоо өгдөл дүн шинжилгээ хийх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд ингэснээрээ одоогийн ажлын байраа хадгалж үлдэх мөн ажлын зах зээл дээр өрсөлдөх боломжтой болж байгаамаа. За ер нь одоо дан ганц одоо нэвтлэн бодох бүртгэлийг мэддэг байгаад олон улсын ажлын зах зээл дээр одоо өрсөлдөд үнэхээр хүндрэлтэй болсон. За үүнтэй холбогдуулаад бол олон улсын томоохон их сургуулиуд нэвтлэн бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөрөө одоо шинжилж эхэлсэн. Тухайлбал KPMG компани 8-9 Америкийн сургуулиудтай хамтраад нэвтлэн бодох бүртгэл дата анализ буюу өгдлийн шинжилгээг хослуулсан магистрийн хөтөлбөрийг бол боловсруулж оюутнуудыг энэ чиглэлээр одоо бэлтгээд эхэлчихсэн. За мөн CPA олон улсын CPA буюу одоо мэргэжлийн шалгалтуудад өөрчлөлт орж байна энэ чиглэлээр. За тухайлбал ACCA шалгалтын хувьд бол үндсэн түвшний 9 шалгалт байдаг. Эдгээрийг бүгднийг компьютер дээр авдаг болсон. Мөн мэргэжлийн түвшний стратегийн шалгалтанд бол 18 онд бол өөрчлөлт орсон. За Америкийн нэгдсэн улсын мэргэжлийн нэвтлэн бодогч бэлтгэх шалгалтанд болвол технологи өгдлийн шинжилгээг оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаараа бол мэдээ гаргасан. За тэгээд нэвтлэн бодогч бидний хувьд дэлхийн нийтэд хүл нийлүүлж мэдлэг боловсролоо дээшлүүлэх одоо шаардлага зүйн ёсоор бол тулгарч байна өнөө үед. Тэгээ үүний нэг боломж нь гэвэл одоо бид нар Монголд онлайнаар бас эдгээр захин хуудасуудаар дамжуулан бас мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм аа гэж та бүхэнд мэдээлсэн. Тэгээ тухайлбал ACCA-гээс бол онлайн хичээл бол гаргасан байдаг. За мөн гадны томоохон их сургуулиудын онлайн хичээлийг бол бас та бүхэн интернетээр үзэж сонирхох боломжтой. За зарим нь төлбөртэй, за ихэнх хичээл нь бол үнэгүй үзэж одоо тухайн тэр технологи тэгээд компьютерийн суралцах чадвар, машин learning, дата анализ гэсэн хичээлүүдийг та бүхэн үзэж судлах бүрэн боломжтой байгаа шүү гэдгийг мэдээлье.
энэ Билл Гейтсийн хэлсэн үгийг одоо иш татъя. Тэгэхээр бид ихэвчлэн эх 2 жил болох өөрчлөлтийг хэтрүүлж үлддэг хийнэ. За эх 10 жил тохиолдох өөрчлөлтийг тутан үлддэг. Иймээс өөрийгөө тайвшруулж зүгээр суух хэрэггүй. Иймээс за Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчид бид бүхэн бол олон улсын хэмжээнд өрсөлдөж нэгтлэн болох өрсөлдөхийн тулд нэгтлэн болох бүртгэлийн мэргэжилд гарч буй эдгээр өөрчлөлтүүдийн талаар мэдээлэлтэй байж тасралтгүй одоо өөрийгөө хөгжүүлэх одоо шаардлагатай болсон. Тэгээ энэ талаар илүү дэлгэрэнгүй интерактив компани ерхий захирал Уган Баяр танилцуулах болно. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сая ганц хэсэг үндсэндээ олон улсад Америкийн зах зээл дээр нэгтлэн бодогчдын одоо салбарт явагдаж байгаа өөрчлөлтийн талаар товч харилцууллаа. Би бол энд илүү нөгөө тэгвэл манай Монгол бас энэ технологийн нөлөө яаж нөлөөлж байгаа юм? Технологийн төвшин хаана байна? Одоо та бүхэн маань бас энэ чиглэл дээр яаж одоо өөрсдөө өөрчлөх хэрэгтэй вэ? Энд нь одоо бид технологийн компаниуд хэрхэн одоо хамтарч ажиллах вэ гэдэг тал дээр товчхон мэдээлцүүлээ. За ер нь бол зөвхөн ихэнх нь товчхон хэлэхэд бол сая хэллээ. Ер нь дэлхийн эдийн засаг бол одоо дижитал хэлбэрлэгөө шилжиж явагдсан. Тэгэхээр дижитал эдийн засаг гэдэг маань эргүүлээд нөгөө улс орны бизнесийн төр нийгмийн бүхэл салбарт бол дижитал үйлчилгээ, дижитал үйл ажиллагаа, дижитал процесс бүх юм энэ чиглэл рүү явж байгаа гэдгийг харуулдаг байгаа. Тренд юм байна. Дэлхийд дээр одоо 3.2 тэрбум хүн онлайн гэж байна. 9 тэрбум мобайл хэрэглэгч байна. За 2030 он гэхэд бол энэ дундаа ашигладаг sharing economy гэдэг ийм том эдийн засгийн модель бий болж эхэлж байна. За 3D период дээр Z generation гэдэг одоо шинэ үеийнхэн бол бас энэ тоон орчинд өсөөд бүр багасаа төрөлдсөн ийм залуучууд бол одоо ажил хүчний зах зээл рүү орж ирж байна. Тэгэхээр энэ хүмүүс бол одоо ингээд нийгмийн үйл ажиллагаа, биднээсийн өдөр тутмын үйл ажиллагаа, нэгтлэн бодох бүртгэл, санхүү, бизнес гэдэг хаа сайг бол одоо ийм өөрчлөлтүүд бол бий болоод эхэлжлээ. За дээр нь бол энд нэг товчхон судалгаа байна. 2006 онд бол энэ дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 6 компаниг ингээ харахад бол ихэвчлэн ийм газрын тосны дэд үтцийн компаниуд байсан байна. 10 жилийн дараа сая 2016 оны тоогоор харахад бол энэ ихэнх нь бол энэ синхронт нь бол дандаа IT-ийн технологийн компаниуд болоод өрчиж байна. Хамгийн өндөр үнэлгээтэй одоо компаниудыг харах юм бол тэгэхээр бас энэ бол нэг зүйлийг хэлж байна. За дээр нь энэ бизнесийн модулууд бол энэ дижитал хэлбэрээр шилжиж байна. Өөрөөр хэлбэл олон жил байсан нөгөө жишээлбэл такси гэдэг нь Uber гэдэг ийм стартап компани гарч ирээд гар утасны аппликейшн хийгээд ерөөс такси компаниудыг байхгүй болгочихж байна. Бүх хувийн одоо машинтай хүмүүсийг нэгтгэсэн ийм онлайн портал болоод үйлчилсэн. Airbnb, Skype, одоо Facebook, Google гэх мэтчлээ. За дээр нь сүүлийн нэг жишээ бол энэ 2016 оны байдлаар энэ Америкийн хамгийн өндөр одоо үнэлгээтэй урт нас 100 жилийн түүхтэй General Motors гэдэг компани зах зээлийн үнэлгээ үлдэн дээр цагаан явж байна. Гэтэл энэ доороос 16 оны тэр 4 сараас нэг өдөр өнгө гарчсан. Энэ бол Tesla гэдэг цахилгаан машин гэдэг компани. Тэгээд 17 оны 4 сард бол энэ General Motors-ийн зах зээлийн үнэлгээгээр гүйцэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл Tesla бол 10 жилийн настай стартап компани. Илүү технологи дээр суурилсан, инновац дээр суурилсан компани. За зах зээлийн хандлага бол юм байна. За Монголд бол бас зүгээр суугаагүй. Цахим бодлогын төр хороо гэдэг одоо засгийн газар дээр бол бас энэ цахим шилжилтийг одоо хийх ийм төр хороо байгуулагдчихлаа энэ өнгөрсөн онд. За тэгэхээр ер нь бол нөхцөл байдал нэг юм байна. Тэгэхээр одоо яг нэгтлэн бодох бүртгэлтэйг уялдуулаад энэ технологи энэ үйл ажиллагаа маань ер нь ямар байна гэдгийг харъя. За энд бол бид бүхэн мэдж байгаа. Ерөөс нэгтлэн бодох бүртгэлийн өөрийнх нь нөгөө амьдралын мөчлөг хийгддэг ажлуудыг шалтгаалаад болсон юм тийм. Нэгдүгээрт бол баримт бүрдүүлж байна. За нэг алдан шатныхаа баримтын бүртгэлийг хийж байна. Ерөнхий дэвтрийн бичлэлтэй хийж байна. Шалгах балансаа гаргаж байна. Тодруулах тохируулах хүчлэлтүүдэд хийлээ. Тохируулсан шалгах баланс, за хаалтын гүйлгээ, тайлан баланс. Тэгэхээр энд нэгтлэн бодогчдын маань өдөр тутмын одоо амьдралын одоо хэмнэл бол энэ цикл дотор хөвчлэн өнгөрч байгаа тийм ээ. За тэгэхээр одоо энэ дотроос хэдүүлээ ингээ харах юм бол уламжлалт байдлаар бол ер нь хэдийгээр сүүлийн нэг 15 6 жил бол санхүүгийн програм хангамж ашиглаад байгаа боловч маш их тийм гар ажиллагаа датагаа тэр хангалттай баримтуудыг програмд оруулаад тэрэн дээр үндэсний тайлан гаргадаг ийм ажил үндсэндээ манай нэгтлэнгүүд бол одоо цагаа зарцуулаад сууж байгаа шүү дээ. За тэгээд энэ дээр ингээ харахаар бол нэгтлэн бот бүртгэлийн яг ажил гүйцэтгэлийн цаг зарцуулалтыг ингээд бас англиад өгсөн Америкийн 16 оны мэргэжлийн нэгтлэн бодогчдын судалгаагаар өөрөөр хэлбэл 45% нь бол тэр балансын одоо гүйлгээнүүдээ хийж тэдгэрийг одоо гүйлгээндээ хийх, за зөрүүгийн анализ хийх,
банкныхаа гүйлгээнүүдийг одоо жишээлбэл нэгтгэх хэрэгтэй. Журналын бичиг гэх мэтчлэн гээ. За тэгэхээр яаж юм гэхээр одоо энэ бүх үйл ажиллагаануудыг одоо цаашдаа юус хийх болох гэж байгаа юм. Яаж гэдгийг сая хэллээ нэг хиймэл оюун ухаан гэдэг яриад хиймэл оюун ухаан робот гэхээр манай хүмүүсийн энгийн хүмүүсийн хувьд бол бас төдийлэн бууж өгөхгүй байна. Тэгвэл хиймэл оюун ухаан яг яаж санхүүгийн үйл ажиллагаанд ингээд нөлөөлөх гэдэг юм гэдэг дээр би та бүхэнд маш товчхон тийм онлайн мэдлэгийг хэлбэршүүлээд тайлбарлаад өгье. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн одоо 20 жил манай бизнесийн компаниуд дээр маш их хэмжээний санхүүгийн дата, санхүүгийн болон санхүүгийн бус дата үүссэн байгаа. Энийг бол big data гэж нэрлэдэг байгаа байхгүй. За тэгэхээр энэ санхүүгийн бус датан дээр юу байгаа вэ гэхээр төсвийн гүйцэтгэл, төсөв зардлын гүйцэтгэл байж байгаа. Үйл ажиллагааны одоо төлөвлөгөөнүүд байж байгаа. Ажилтнуудын хүний нөөцийн мэдээллүүд байж байгаа. Харилцагчид борлуулалтын мэдээлэл байж байгаа. За барааны үйлчлэгээний үйлдвэрлэлийн их мэдчлэгийн маш их тийм түүхий датанууд байна. Одоо яах гэж юм гэхээр энэ датануудыг одоо нэг хиймэл оюун ухаан гэдэг маань тийм сургалтынхаа суур мэдээлэл болгож авч байгаа. Энэ дээр ийм таамаглалын загварууд гэж юм дэвшүүлдэг байхгүй юу? А тэрийг хэн хийдэг гэхээр яг мэрэгжлийн одоо магадгүй манай нэгтлэн бодогч санхүүгийн ажилтнууд цаашдаа нөгөө тийм тоон анхан шатны баримт шигээ сууж идэг хүмүүс биш. Ийм таамаглал дэвшүүлж яадаг ийм загваруудыг боловсруулаад сууж идэг хүмүүс болж илүү хойрох ийм цаг үе ирж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ түүхий датанууд дээр одоо юу гэдэг нь үндэслэж байгаа. За эх жилийн одоо манай борлуулалтын олголт хийх болох юм. Эхийн тулд манай одоо юу гэдэг нь салбарын бүтэц зохион байгуулалт хүний нөөц ингэж өөрчлөгдөл яадаг гэдэг ийм таамаглал дэвшүүлчихэж байгаа. Тэрийг энэ олон өнгөрсөн жилийнхаа түүхийн датанууд дээр ажиллуулж үзээд эндээс маань яг хөөхөр тийм таамаглалууд нэг гараад ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ зарчмыг ашиглаад биднээс жишээлбэл ингээд ямар нэгэн анхан шатны баримт ороод ирэхэд тэр анхан шатны баримт дээр чинь маш олон мэдээлэл байгаа шүү дээ. Харилцагчийн мэдээлэл, гэрээний мэдээлэл, гүйлгээний одоо огнооч байд юм уу, гүйлгээний дүн, зардлын код одоо юу ч үгүй юм. Тэр мэдээллүүдийг өнгөрсөн энэ олон жилийнхаа датанууд дээр харьцуулж үзсэн нэг модель мань ажиллаж байгаа. Ийм төрлийн гүйлгээний анхан шатны баримтыг бол ийм дансны бичлэлд болгож гаргаж ирээд гүйлгийг нь хийж болох юм байна гэдэг тэр таамаглалыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ маань яг хөөхөр цаашдаа энэ цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө хиймэл оюун ухаан чинь улам ухаантай болоод ийн гэдэг маань улам одоо датан дээр үндэслэж байгаа улам наривчлалтай одоо таамаглалуудыг дэвшүүлээд байхаар нөгөө журналын ерөнхий журнал дээр бичилт хийдэг энэ ямар ч дансны тархины харьцаа төрөний тэр манай сангийн яамны хэлээд байсан тэр стандартуудыг одоо хэрэгжүүлэх байх гэдэг асуудал чинь энэ дотор яваад орчиж байгаа. Тэгэхээр яг үхээр цаашдаа бол энийг бол хүн хийх биш тэр стандартуудыг оруулсан энд нөгөө түүхэн датануудыг оруулсан энэ дээр нөгөө маш сайн тийм таамаглалын загварууд маань ингээ орцсон байж байгаа тохиолдолд үндсэндээ энэ бол машины ажил болоод явчихж байгаа. Тэгэхээр энийг яг одоо би жишээлбэл нэг хэдэн кейс дээр одоо тайлбарлая. За жишээлбэл зардал байна тийм. Өнөөдөр зардал гэхээр яг хөөр анхан шатны зардал баримт үйлдвэрлэх гэдэг баахан цаас бадаан цуглуулж байгаа авчирч одоо тэрийг програмда шилж оруулдаг. Тэгээд дансны бичлэг. Тэгвэл одоо ямар ер нь бол энэ би нөгөө бодиттой тийм яг хэрэгжсэн жишээ ярьж байгаа шүү. Тэрнээс одоо Америкт ийм гэдэг дэлхийд ийм байдаг гэж яриаггүй. Өөрөөр хэлбэл одоо нөгөө та бүхэн мэдж байгаа нөөтийн бадаан гэл QR кодыг уншуулад бүртгүүлчдэг. Эндээс 2% буцаагаад авчдаг болсон чинь нэг хэлбэр. Тэгвэл энийг бизнесийн байгууллага руу оруулж ирээд үзэх юм бол нөгөө ажилтнууд маань томилтоор гадуур одоо явлаа. Эсвэл одоо гараа бүтээгдэхүүн бэлтгэж нийлүүлэхэд анхан шатны баримтуудыг зургаар утсыг аваад систем рүү илгээчихээр яг нэг анхан шатны баримтыг ингээд нөгөө зурган дээрээс нь таниад ингээд мэдээллүүдийн задлаад гаргаад ирдэг технологи бол маш энгийн амьдралд нэвтэрсэн технологи. Өнөөдөр та бүхэн мэдж байгаа шүү дээ. Сонгуулийн саналын утсыг машинаар уншуулад хэн дээр санал өгсөн байдгийг тоолоод гаргаад ирдэг гэдэгтэй яг адилхан технологи бол одоо ингээд санхүүгийн програм дотор нэвтэрсэн байж байгаа. Тэгэхээр одоо энэ анхан шатны баримтыг чинь задлаад үсэх юм бол одоо хаанаас хэн ямар хэдэн төгрөг ямар зардлын кодоор хэдэн төгрөг авсан байна гэдгийг чинь нөгөө төрөний хиймэл оюун ухаан маань задлж боловсруулад нөгөө цаатлынхаа түүхэн дата стандартуудтайгаа уялдуулж яснаа бичлэлтийн нөгөө зардлын бичлэлтэй хийж байна. Зардалтай бичвүү энийг бол одоо тухайн хөрөнгөний орлогыг авах уу гэх мэтчлэн. За тэгвэл зардлын хувьд бол юм. Гэтэл агуулгах дээр бол одоо жишээлбэл маш их бараа материалтай манай бизнесийн ер нь маш ихэнх хувь нь бол илүү нэг худалдааны чиглэлийн компаниуд байгаа шүү дээ. Хэднээс дээр бол нөгөө бараа материалын падааныг шивэх гэдэг ойлголт бол одоо бас байхаа болсон. Өөрөөр хэлбэл нөгөө орлого байгууллагын орлого авахд бол нөгөө баркодын уншигчтай ийм гар уншигчудаар уншуулаад энэ уншсан нөгөө падаануудын анхан шатны баримтууд бол нөгөө систем рүү орлоо. Орсон баримт нөгөө хиймэл оюун ухаан маань
бас боловсруулаад бичлэгтийг хийж байна. За одоо ирээдүйн орчин үеийн агуулгууд бол ийм болж өөрчлөгдөж байна. Бүх агуулгууд ингээд хөдөлдөг ийм хөдөлгөөнтэй агуулгын байршлуудтай энэ тавир дээр байж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь бүртгэлтэй санхүүгийн систем дотор энэ дээр ийм роботууд явдаг болсон. Одоо энэ роботуудад одоо жишээлбэл борлуулалтын захиалга ороод ирлээ гэхээр энэ роботууд нь хэрэгтэй тэр бараануудыг очиж авчираад нөгөө савлдаг хүн дээр нь үргээд ирдэг. Тэнд нь савлаад өгчдөг. За тэр энэ роботууд нь өөрөө интернет толгогдсон. Аль одоо тавирын хаашин зөв хөдөлгөөнүүдийг хийгээд, үйлдвэрүүдийг хийгээд бас ингээд бичлэгтийг хийгээд өгчих боломжийг нэчлээ. За одоо өнөөдөр Монголын бүх арилжааны банкуд бол энэ үүлэн одоо клауд үйлчлэгүүдийг санал болгодог болсон. Уучин бол нөгөө харилцаагаар орж ирсэн орлогуудыг дансны хулгай авчигаад шивээд тэгээ програм руу оруулж байгаа нөгөө бичлэгтээ хийдэг байсан бол одоо яадаг болсон гэхээр нөгөө арилжааны банкудаас систем нь шууд орлогын гүйцэтгүүлүүдийг татаад харилцаагаа одоо орлогын баримт автоматар үүсэл ороод ирэхээр тэрэн дээр нөгөө хиймэл оюун ухаан маань ажиллаад энэ гүйцэтгэлийн утган дээр нь дүн дээр нь нөгөө гэрээний дугаар нэхэмжлэгийн дугаар мэдээлэл дээр нь анализ хийж байгаа бичлэгтийг бас хийж өгч. Мэдээж манай ихэнх үед бол манай нэгтлэнгууд бол яг нь энэ хийсэн бичлэгтэн дээр нь давхар хяналт тавьж явах шаардлагатай болно. За өглөг авлага гэдэг чинь бас айлуудаас ингээд нэхэмжлэх янз янзаар ирдэг тийм. Тэгэхээр энэ дээр бол одоо нэхэмжлэхийг бол одоо хуучин бол цаасаар шивээд бас нөгөө төсөв зардлага гэрээ юмтайгаа уялдуулж байгаа дахиад баахан гар ажиллагаа болдог гэсэн бол одоо энийг төрөний байдлаар гар утсаар нөгөө нэхэмжлэхийнхаа зургийг авчиж болж байгаа, сканертай оруулж болж байгаа. Эсвэл нөгөө компаниуд маань тийм нэхэмжлэхээ хүлээж авдаг ийм вебсайтн дээр тийм боломжийг нэгээд өгч юм бол нөгөө айлууд дээр вебсайт руу нэхэмжлэхээ оруулж болж байгаа. За нэхэмжлүүд дээр тийм QR код тавиад шууд нөгөө сканераар уншуулж аваад за тэгээд бас төрөний шиг ийм анхан шатны баримтын нааш нь оруулж ирж байгаа нөгөө хиймэл оюун руу өгчгөө энэ маань гүйлгийг нь хийгээ өгч гинэ. За хөрөнгийн бүртгэл дээр одоо манайхан нүүл хөдлөх хөрөнгийн одоо энэ тавилгын тогшил машин оног төхөөрөмжн дээр ингээд хуучин баркод наагаад тэрийг ингээд нэг бүртгэлжүүлээд тооллого энэ төр хийдэг гэсэн бол одоо энэ RF гэдэг ийм технологи гарч ирээд энэ RF таагуудыг ингээд наачдаг болсон. Тэгэхээр яг хөө энэ маань өөрөө тийм зайнаас одоо тухайн өрөөнд дотор байгаа ийм гоншигчийг оруулж ирж байгаа нэг өрөөнд дотор ингээд одоо энэ өрөөнд дотор байгаа бүх одоо сандал тавилгын тогшлын кодууд наашаа орж ирээд анх шатны баримт болж орж ирээд нөгөө гүйлгийн хиймэл оюун ухаан маань гүйлгээ болгоод тооллогынхаа илүүдэл дутагдсан гүйлгээ хийчихдэг ч байт юм уу те. За ийм боломж бол бас ингээд гараад ирлээ. Томоохон уул уурхайтай манай компаниуд дээр бол том машинууд дээр бол ийм тухайн машины дугуйны даралт, моторын ажиллагаа, бензин зарцуулалт, моторын тос, температур гэх мэтлэн даац одоо ачиж байгаа мэдээлэл бүх мэдээллүүд бол real time болоод байнга ингээд нөгөө ERP одоо онлайн дээр систем рүүгээ мэдээлэлд дамжуулдаг болчихлоо. Тэгэхээр энэ дээр бол тэр гүйцэтгэлийн датануудыг бас нэгтлэнгууд гараараа шийддэг тийм ажлууд бол бас ингээд байх болчих жишээтэй. За тэгээд ер нь бол үндсэндээ яг вөхөр бүх ийм анхан шатны баримтууд тоон байдлаар ингээд цуглараад тэрэн дээр нь нөгөө хиймэл оюун ухаан маань бүртгэлийнхаа бичлэгтүүдийг хийгээд тайлбар малаасаа гарах төвшөнд аваад ирэнгүүт энд яг нөгөө датан дээр тийм бизнесийн үйл ажиллагааны тийм аналитик ийм код дашбордуудыг бэлтэж хагаад нөгөө удирдлагууд хэлтсийн дарга инженер бүх компани даяараа яг энийг ийм мобайл байдлаар хэрэгтэй үедээ хараад тэгээ энэ дээр бол нөгөө real time тийм хязгаарын утгууд одоо танаа нөөц дуусчээ шүү эсвэл хэд одоо юу гэдэг их зардал гарах гэдэг ч гэдэм үү энэ мэдээллүүд нь ингээд тал бүрд нээжтэйгээр ийм онлайн байдлаар ингээд хүрээд ирэхээр нөгөө бизнесийн удирдлага, бизнесийн менежмент, нөөцөө удирдах энэ асуудал маань бол маш энгийн зүйл болж байна гэж хэлж болохоор байна. За тэгээд ер нь эндээс ингээд өгөөд хэлэхэд бол яг хөөе ер нь одоо цаашдаа бол ийм гар ажиллагаагаар тийм анх шатны ач холбогдолгүй ажил ер нь ач холбогдолгүй биш л дээ ач холбогдолтой гэхдээ тийм машин хийж чадах юмыг ингэж хүн хийж цаг алдахгүй юм байна. Тэгэхээр ер нь цаашдаа манай санхүүгийн хүмүүс ямар чиглэлээр ажиллах хэрэгтэй болж ирж байгаа хэрэг нөгөө бизнес процессын анализ хийх, дотоод байгууллагынхаа үйл ажиллагааны одоо тэр мэдээлэл дээр суурилсан тийм аналитик шинжилгээ хийх, төлөвлөх, за байгууллагын удирдлагын одоо шийдвэр гаргалтыг дэмжих, бүртгэг зардлаа бууруулах, борлуулалт нэмэгдүүлэх, харилцагчтай халамжлах, за энэ хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад одоо зөв мэдээлэл өгөх тийм. За тэгэхээр ер нь бол урт хугацаанд энэ нөгөө байгууллагын бизнесийн өсөлтийг хангах чиглэлээр бол хийж хэрэгжүүлэх өөрсдийнхөө чадварыг одоо зориулах ийм шаардлага бол гарч ирж байна гэж хэлэхээр байна. За ингээд ер нь ихэдээ бол ингээд болж байгаа юм. А гэхдээ бас та бүхэнд нэг энэ хиймэл оюун ухаан маань бас яаж одоо нөгөө
бидний үйл ажиллагаанд энэ нэгтлэн бот бүртгэлийн програмд нөлөөлөд байна гэдгийг бас товч ярив. Энэ дээр юу гэж нэхэр байгууллагын бизнесийн үйл ажиллагаа ингээд тасралтгүй явж байгаа шүү дээ. Хангамж нь материал түүх эдний нийлүүлээд үйлдвэрлээд бүтээгдэхүүнээ борлуулад ингээд явж байгаа. Харамсалтай нь өнөөдөр манай бизнесийн байгууллагууд дээр бол энэ хэлт суулган дээр янз янзын програмтай, санхүү дээр нэг програмтай. Тэгээ хоорондоо нөгөөдөл нь холбогдохгүй. Тэрийг хийхийн тулд гар ажиллагаагаар одоо Excel-ээр ч үгүй юм хийдэг ийм тогтолцоотой. За тэгээд нэг уламжлалтаар санхүүгийн програм одоо тэр борлуулалтын програмын ч гэсэн програмын компаниудын программистууд суулгаж байгаа. Нэг ийм хэл дээр ийм програм бичээд тэгээд нэг бүтээгдэхүүн гаргаад нөгөө айлуудад өгдөг. Энэ дотор нөгөө кодын дотор ч нөгөө дөрөвний ярьдаг стандарт энэ шингээсэн байдаг. Стандарт өөрчлөлт юм бол нөгөө програмаа өөрчлөлт. Тэгэхээр ч нэг тийм хоёр давхар шатлалтай нэг юм юу болоод. За тэгээд нөгөө програм нь өөрчлөгдөхгүй бол тэнд нэг тийм тасалт үүсчихэж байгаа шиг. За тэгээд байгууллагууд бол өнөөдөр яаж нэхэр уламжлалт байдлаар ингээ үйл ажиллагаагаа одоо дижитал болгож юм сайжруулж байгаа гэдэг нь болохоор нэг юм вебсайт, мобайл аппликейшн, нэг онлайн үйлчилгээ, санхүүгийн програм, сошиал дээр одоо бас бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах гэдэг ийм хэд төвшөнд ойлгоод байгаа юм. Гэтэл өнөөдөр бизнесийн байгууллагууд баруунд одоо энэ хөгжингүй орнуудын компаниуд төр юу болоод байгаа гэхээр саяны тэр ярьдаг програм метр бол зөвхөн мөсөн уулын ороо байгаа. Өөрөөр хэлбэл мөсөн уулын ёроолд одоо манай бизнесийн үйл ажиллагааны байгууллагуудын дотоод бүтэц зохион байгуулалт цаашдаа яах гэдэг нь гэхээр бүх одоо стратеги зорилтууд, дүрм журам, бүтэц зохион байгуулалт, процессууд, бүтээгдэхүүн үйлчилгээ, тэгэл одоо доошоо компани соёл, өсөлтөх чадвар гэх мэтлэн бүх зүйлээ уялдаа холбоотойгоор дижитал орчинд нийцүүлж, энэ дижитал хэлбэрээр шилжүүлэх ийм шаардлага бол маш чухал байна. Тэгээ энэний хүрээнд бол ийм дижитал стратеги гэж юм гардаг болсон байна. Дижитал стратеги, байгууллагын дижитал стратеги гэдэг бол зөвхөн байгууллагч гэсэн салбарын хувьд ч гэсэн дижитал стратеги гэж юм бол байх ёстой. Тэгээ энэ маань болохоор нөгөө бизнесийн стратеги, зорилтууд, бүтэц зохион байгуулалт, процессууд, бүтээгдэхүүн үйлчилгээ, нөөцүүд, төсөв санхүү гэх мэтлэн бүх үйл ажиллагаатай ч уялдаатахаар энэ ажлыг хийхгүй бол тал талаас нь ингэж өвөн зам авчин гэдэг бол маш одоо өртөг зардалтай урт хугацаа шаардсан ийм ажил болж байгаа юм л да. За тэгээд яг хөөр одоо бидэд бол нөгөө програм хангамж гэдэг нь нөгөө программистуудын хийдэг ажил биш болоод сүүлдээ юу болсон гэхээр нөгөө байгууллагын ерөөсөө бизнесийн үйл ажиллагааны процесс анализыг хийгээд нөгөө програм гэдэг нь бол тийм код биш. Энэ процессуудыг ойлгож ажилуулдаг нэг тийм суурь хэмжээнд болох хэрэгтэй бол гэдгийг дэлхийн одоо Fortune 500 одоо манай одоо юу гэдэг Америк дээр одоо Европ одоо хаач үгүй хамгийн том гэсэн компаниудын ерөөсөө хандлага ийш авчиж байгаа. Тэгэхээр ерөөсөө биднес бол нэгтлэн бот хүртгэлийнхаа үйл ажиллагааны бизнес анализыг хийгээд энэ процессуудыг тийм дижитал хэлбэр рүү шилжүүлнэ гэдэг бол биднесийн хийх ёстой гол ажил юм байна гэдгийг ойлгож авсан байгаа. За тэгээд яг хөөр нөгөө саяны дурдчихсан нөгөө байгууллагын үйл ажиллагааны тэр дүрм журм процессуудыг одоо ийм хиймэл оюун ухаан руу оруулаад ойлгуулад оруулчихаар нөгөө програмын компьютер бичдэг болсон. За өөрөөр хэлбэл энэ дээр би одоо та бүхэнд нэг өөрөөр туршлагаас уулзах гэж байна. Нэгтгэн бодогчдын хувьд сая ярьдаа шүү дээ. Роботууд ажлыг нуулгах гэж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо бидэнд ямар юм тулгарчаад байгаа вэ гэхээр одоо энэний болоод ирэхэр чинь програмыг одоо программистууд бичдэг байсан бол програмыг роботууд бичдэг. Робот гэхээр нэг гар хэлтэй робот биш зүгээр сервер компьютер гэсэн үг шүү дээ. Дотор нь програм байж байгаа. Тэрийг ингээд энэ хиймэл оюун ухаан руу тэр танай байгууллагын тэр процессуудыг ингээд ойлгуулаад тодорхойлтын дагуу оруулаад өгчөөр програм бичдэг болчоор манай дээр программист байхгүй болсон. Өөрөөр хэлбэл 5 жилийн өмнө манай хувьд бол 80 хүнтэй тэрний бараг 80% гэсэн 60% нь одоо хүн программист байсан бол өнөөдөр 80% нь дандаа бизнесийн чиглэлийн аналистууд, санхүүгийнхэн, маркетинг, менежментийнхэн болсон. Тэр хүмүүс юу сайн мэдж байгаа вэ гэхээр байгууллагын салбарын бизнес процессуудыг бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны тэр зарчмуудыг ойлгоод анализуудыг хийгээд нөгөө робот энэ хиймэл оюун ухаан руу оруулаад сууж байгаа хүмүүс л болоод ирсэн. За ингэж жишээлбэл юун дээр инновац хийгдэж одоо санхүүгийн салбарт энэ програм хангамжийн салбарт бол тэгэхээр одоо ийм тогтолцооны үед юу болж байгаа гэхээр нөгөө бодит үйл амьдралын мань мөчлөг маань ингээд эргэж яхад одоо энэ дотор энэ хийц нэгжүүд маань тийм тус тустай програм ашиглах биш. Ерөөсөө байгууллага дээр тэр дижитал платформ гэж юм орж ирж суугаад энэ платформ дотор нөгөө үйлдвэрлэл санхүү логистик одоо хүний нөөц судалгаа авалт захиалга гэх мэтлэн бүх салбарын процессууд нь орж ирж суугаад энэ процессууд нь өөрөө нэг санхүүгийнхаа процесстэй нэгдэж ажиллаад ингээд
ерөөсө байнгын тасралтгүй хөгжөөр явж идэг нэг ийм тогтолцоор өнөөдөр хөрөөд ирчихлээ. Тэгэхээр бол одоо юу гэдгийг бид бүхний хувьд бол одоо дотооддоо ингээд хамтраад ажиллахад бол технологийн талаас бол нэг тийм хоцрох юм бол алга байна. Багцгүй одоо ингээд бодлого гаргаж байгаа амьдрал дээр одоо бизнесээ хийж байгаа байгууллагууд маань, ихтэй сургуулиуд маань, үйлдвэрлэгчид маань ингээд хамтраад тодорхой юм байдлаар мэдээлэл солилцоод ингээд явах юм бол бас олон боломжуудыг бол бий болгож болно гэж хэлэхээр байна. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Yeah,